Шинчиллийн засгийн газар үзүүлж байна. Хүнсний ногоог талбай дээрээс нь таны хэрэгцээнд. Өнөөдөр та ямар үр тарина маргааш таныг тийм л үрдэн хүлээж байдаг. Эгэл хүмүүний хөдөлмөр зүтгэлээр эх орны шимт хөрсөнд тарж ургуулсан хүн аривжиж ногоо бүхний болцох үзжээ. Хавар ерөнхий сайдын Сэлэнг аймагт ажиллах үеэр чэнжүүдэд шинэ ургацсан ногоогоо эмттэй ногооноос ч хэм дүнээр бөөндөж бүтэн улирлын хөлс хөдөлмөрөө үнгүү төлдөг тухай ногоочд хэлсэн юм а. Ингээ хангаалтаа залбираад дээр нь бас одоо өөрсдөө хөдөлмөрлөөд одоо ургуулж босгож тордож хаа болох хэрэгтэй. Намар гэхэд бол бидний мөн нөхцөл ярихгүй гэж бодож байна. Сэлэнг аймгийн хүмүүс маань өрхийн үйлдвэрлэгч гэж явж байгаас ногоочд. Энэ ногоочд маань ногоогоо тариад энэ одоо борлуулалт байхгүй байх гэж бид онд мэдээж танаас. Тэгэхээр энэ борлуулалтыг хийхин тулд Сэлэнг аймгийн ногоочдын ногоог хотод нь хадгалж том хэмжээний зойрны газар усаас шийдэх боломж байгаа юу гэдгийг нэгдсэн. Ер нь бол ингэж хий. Ер нь бол хорооруудын за энэ хүмүүсийн хийж чадвал тэгвэл харин Сэлэнгийнх нь Улаанбаатар яг амьдрал дээр хэрэгжүүлж болдго юм байл. Хорооны засаг даргатай гэрээ хийж байгаа. Би нодон намар тэгсэн. Хорооны засаг даргатай гэрээ хийгээд ингээд нөгөө сум хороо хөгжүүлэх сан гэж нэг юм байна. Тариндаа хэдэн төгрөг төлсөн, тарийн төлсөн. Тэгээд ингээд нэг зогсоод зааж өгдөө тэнд зогсдог байхгүй. Зогсонгууд нөгөө цагдаагаа ирээд за чи нөгөө. За чи бод. За чи нэг бол нэг шуудаа нөгөөг, нэг бол 50 нөгөө зогсоо. энэ бид хийе. Одоо хамтраад амар нийслэл ямар хамтраад хийж. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт оновчтой байдаг. За харин түүнийг ажил хэрэг болгоход асуудлын гол оршд юм а. Ерөнхий сайдын захирамжаар танаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Тэгэхээр ажлын хэсэг хамгийн түрүүнд ямар ажил гэж хэлсэн бэ? Хэлсэн үг шиг үнэхээр энэ иргэдээс гарч байгаа санал бодлыг шинжилгээний засгийн газар байнга өөртөө тусгаж тэгтээ хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдгийг бол бүх асуудал дээр байнга одоо хэлэлцэж зөвлөж явдаг. Тэгээ ерөнхий сайд бол энэ Сэлэнгийн одоо ажилласан томилтоосоо бол энэ ногоочдын үйл ажиллагааг яаж одоо эрчимтэй дэмжих вэ? Тэгээ иргэдээ байнга одоо энэ Монгол тарьсан ногоогоор одоо илүү хүртээмжтэй үйлчлэх үү гэдгийг иж бүрэн хоёр талаас нь ингээд цогц холбосон энэ үйл ажиллагааг яаралтай хэрэгтэй юм байна. Тэгээ энэ дээр бол одоо бид нар нэг нүүрсийг урд жил нь хийцэн туршлага байсан учраас бол энэ нүүрс шиг ийм хэмжээнд ингээд зохион байгуулалт хачаа гэд надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Тэгээ манай ажлын хэсэг бол нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байсан. Ялангуяа манай одоо яамныхан, нийслэлийнхэн, мэрэгжлийн хяналтынхан, цагдаагийнхан, дүүргийнхэн тэр нэлээд хамтарч сайн ажилласан учраас бол богино хугацаанд бид нар зохион байгуулалтыг хийж чадсан. 28 цэг дээр одоо зарах бүх нөхцөл болцоо бүрдүүлсэн. Анхны жил байсан учраас бол зарим цэгүүд дээр бол ногоочд маань ирээгүй. Яг тэгвэл бид нар чи үндсэндээ нэг 600 гаруй бараг 700-аад ногоочдыг одоо ийм багуудыг ажилуулах ажлын байр бэлдсэн байгаа. Тэгээ яг нөгөө энэ жилийн нөхцөл байдлаас болоод бас одоо холоор янз зохион байгуулалтаас болсон байх. Яг бүх бидний бэлдсэн цэг дээр бол ногоочд маань гарсангүй. Гэхдээ гарсан цэгүүдийнхэн маань бол одоо сэтгэл хангалуун байгаа. Борлуулалт бол сайн явж байгаа. Бид нар байнгын хяналттай байгаа. Дээр нь мэрэгжлийн хяналтын болон одоо бусад одоо бид нар бүх тусалцаануудыг хог цэвэрлэхээс ахуулаад бүгд мэрэгжлийн байгууллагууд бол дүүрэг өөрсдөө зохион байгуулад банкын одоо хяналтайгаар ингэж хийж байгаа. Манай ажлын хэсэг бол эхний үеүүдэд бол ер нь 7 хоног 2-3 удаа хурлаж ирсэн бол сүүлдээ бол одоо ер нь 2-3-7 хоногийн удаа хурлаад тэгээ асуудлуудаа ингэ зэгцлээ явдаг болсон. Одоо харин бидний дараагийн шат бол юу вэ гэхээр энэ өвөл одоо энэ ногоочдынхаа ногоог яаж одоо зойруудад хадгалж яаж одоо энэ бусад одоо иргэдэд хүргэх үү гэдэг энэ арга дээр асуудал дээр одоо толгоогоо жоохон гашлах гэж байна. Сар бүрийн 2 дахь 7 өдрийн 2 дахь өдөр 2 цагаас зохион байгуулагддаг шинжил чийдийн 222 уулзалтын 8 дугаар сарын сэдв шинэ ургацын ногооны худалдаа байсан юм а. Ялангуяа энэ хавар би Сэлэнг аймагт ажиллахад Сэлэнг аймгийн ногоочд уулзаад засгийн газар ганцхан ажил хийчихээ гэж хүссэн. Ямар ажил хийгээч гэж хүссэн гэхээр
За та нар бол ингээд намар жимс нугаа гарангуут нь Улаанбаатар хотод очиод борлуулцдаг нэг л тийм байр савал бэлдчихтэй. Тэр л одоо хамгийн том дэмжлэг болно. Бусдын бид нар хий чинь, бид нар өөрснөө очиод зогсож чинь, өөрснөө очиод борлуулж чинь, шинэ ургацынхаа нугааг ард иргэдэд хүргэж чинь, ийм боломжийг засгийн газар одоо хангаж өгөөч гэсэн хүсэлтийг энэ 6 сар тавьсан байна. За тэгээд тэндээс уулзалтаас ирээд Сэлэнг аймагт ажиллаж ирчээд би ахлах зөвлөх ганц үгээрээ ахлуулад ажлын хэсэг байгуулсан. Тэрний бүрэлдэхүүнд одоо манай хөдөөж хөө хүнс үйлдвэр хөдөөж хөө яамных нь нийслэлийнх нь дүүргийнх нь за мөн одоо энэ жимс ногоо тариалдаг төмөс хүнсийн ногоо тариалдаг зарим иргэдийн төлөөлөл ороод ер нь яаж хийвэл зөв байх вэ гэдгийг ярьсан байгаамаа. Ингээ ярьж байгаад өнөөдөр бид нар сар бүхний 2 дахь 7 хоногийн 2 дахь өдрийн 2 цагаас хийдэг шинжил шийдэ гэдгээ энэ жил ер нь шинэ ургацын ногооны худалдааг шинэ байдлаар хий гэж ингэж хийж байгаа. Тэгээ шинэ байдлаар яаж хийж байгаа вэ гэхээр Улаанбаатар хотын 6 дүүрэгт 26 цэг дээр яг ийм шинэ ургацын ногооны худалдаа гэсэн ийм одоо павильон гэж хэлдэг байхтай ногоогоо зардаг ийм байрыг бэлэн болгоё гэсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг дээр ийм павильоныг бэлтжээд байж байна. Тэгээд хөтөлбөрчдөө бол бас арай хямд одоо үнээр одоо бас яг өөрсдийн гараад бүтээсэн эрүүл одоо экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ингээд өөрчилж байгаа бас баяртай байна. Одоо ингээд баярлж байна. Өндөр үнэтэй биш. Тэгээ эх орныхаа өөрсөнд ургасан сайн ногоо хүмүүс авах тусмаа л улам авна шүү дээ. За амжилт хүсье. За. Жил бүрийн намар ургацаа хураан хөдөлмөрийнхөө шимийг хүртсэн ч тарьсан ногоогоо яаж борлуулна даа гэж санаагаа чилээдэг ногоочдод энэ намар тийм бэрхшээл тулгарсан байна. Шинэхэн ургацаа чэймжүүдэд импортын ногооноос ч хямд үнээр бөөндөж бүтэн улирлын хөлс хөдөлмөр үнгүй төлөхөд хүрдэг. Өөрсдөө зарж борлуулах гэхээр цагдаа мэрэгжлийн хяналтынх нь зөвшөөрдгүй гэд. Энэ тэндээс дарамт шахалт ихтэй болохоор тарьсан ногоо шинэ ургацаа борлуулна гэдэг ногоочдод хүндхэн сорилт болдог байжээ. Ногоочдын тавьсан хүсэлт ердөө 2 сарын дараа ажил хэрэг болсон юм а. Энэхүү хүсэлтийг ажил хэрэг болгоход яг нийслэлийн засгийн дарганы хамгийн газрын зүгээс ямар шийдвэр гарч ямар арга хэмжээ авч ажилласан бэ? Тэгэхээр нийслэлийн иргэдийг шинэ ургацын төмөс хүнсний ногоогоор одоо хямд үнээр хангах зорилготой юм засгийн газрын 268 дугаар тогтоол гарсан. За энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн засгийн дарганы зүгээс бол нийслэлийнхаа дүүргүүдэд бол 3-4 одоо ногоо зарах ийм цэгүүдийг бол шинээр бий болгож зохион байгуулсан байгаа. Тэгэхээр дүүргүүд маань одоо юу гэдгийг 4 одоо энэ байгуулсан цэгүүдтэй бол одоо аюулгүй байлаас нь за мөн хот тогтчлтын газраас нь хогийн цэвэрлэгч гэдэг юм уу. За мөн татварын одоо бусад төрийн байгууллагууд нь бол хайлтсан тусалж дэмжиж ногоочтой бол тэнд нь одоо таата тогтвортой ажиллах хүнсний ногоог нь иргэдэд хүргэх энэ ажлыг бол зохион байгуулж байна. Тэгэхээр ажил эхлэхэд бас яг тулгарч исэн хүндрэл бэрхшээл байгаа юу? За ер нь бол ажлыг бол маш богино хугацаанд үр даалгавар бидэнд өгсөн байгаа. Тэгээд бид нэр бодсон л ажлын хэсгээр жоохон юу барьж болох вэ гэдэг. Тэгэхээр ер нь бол Улаанбаатар хотын иргэдэд бол одоо өдрөлийн чанартай маш олон бүтээгдэхүүнийг бол нийлүүлэх шаардлага гардаг. Тийм учраас 40 тонны контейнер тогтчуулаад за 8 худалдаа хийж болохоос хэмжээний байдлаар цонх хаалга үүдийн тогтчуул шинээр хандлаад хийсэн дээр юм а гэсэн ажил хэсгээр одоо ийм зөвшөөрлөлт түрээд хийж эхэлсэн. Маш богино хугацаанд бид хийх ёстой байсан учраас бол одоо нэлээд шаргуу ажилласан байгаа. За хүндрэлтэй асуудал баг зэрэг гаргасан нь юу гэхээр энэ тэнд одоо юу гэдгийг хүн амын одоо олон орж гардаг дэлгүүр хошоо одоо худалдааны төвийн үүдэн тавь гэхлээр нөгөө байгууллага нь манайх өөрсдөө худалдаа хийж байгаа учраас танах манай хас хямдхан зараад байна штэ болохгүй гэдэг. Тийм учраас одоо юу гэдгийг олон хүн явдаг хөл хөдөлгөөн ихтэй одоо иргэдтэй хамгийн ойрхон хүрэх болцоогоор бид нар байршиг дахин тогтоож байршуудаа авч тавьсан байдаг. За нэг машинаар одоо кранаар өргөөд л авчиад яг 50-ийн тал дээр бас тэр нэг хувийн эзэнтэй байдаг. Эзэн үржээ манай тавьд танах ингэ тавьж болохгүй. Буцаагаад нүүлгдэг нэг газар авчдаг. Гэх мэтлэнгээр бид нар бол 28 сектор бид нар ер нь бол яг хоо иргэдтэйгээ тухайн одоо зарим нэг одоо хорооллын иргэд маань их гоо санаачтай байсан л та. Манай хорооллын одоо энд тавиачи манай иргэд хүсэж ийн гэж
хүсэлтэд гаргацсан байсан. Тэр хүсэлтийн дагуу бас байршлуудаар ингээд тавьсан. Өнөөдрийн байдлаар бол за нийтдээ Төв аймаг, Сэлэнг, Булган за бүр өвнөгөөс хүртэл одоо тариаланч ногоочд манаас өөрсдөө бүтээлүүнийг ирээд зараад борлуулад байж байна. Худалдааны үр дүнд 400 гаруй ажлын байр бий болж 2 сарын турш ногоочд 1500 орчим тонн төмс хүнсний ногоог нийслэлийнхний хэрэгцээнд нийлүүлжээ. Нийслэлийн бол бид нарыг их дэмжиж байна. Лам, хувраг, охид залуучууд, төр засгийн өндөрлгүүд, өндөр наснууд бүхэл хүрээний хүмүүс биднэрт ирж үйлчлүүлсэн, бид нарыг зорж ирсэн. Энэ хүмүүстээ л хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлэх байна. Тэр яг урд үрдийн зохион байгуулж яснаас онцлог нь гэвэл энэ жил бол үнэхээр одоо засгийн газраас бодтой дэмжлэг үзүүлээд ингээд зохион байгуулсан нь бол өшөө олон хүмүүсийг хамруулах, олон аймаг сумдын ногоочдыг хамруулах юм үр дүнтэй үйл ажиллагаа болсон. Тэгэхээр манайх бол зөвхөн одоо ногоочдынхаа нэг ёсондоо одоо бараг мэрэгжлийн хяналт гэж ярих юм уу, яг үнэхээр ногоочд ирж оролцох. Тэгээд ногоочдынхаа бүлэг хоршооны зохион байгуулалтанд орох талаас нь хамруулах. Үндсэндээ бол манай Сэлэнг, хуучин манайх бол Сэлэнг аймгийн ногоочдыг 8 жил энд зохион байгуулж байсан. Энэ жил бол нэмээд Төв аймаг голчлон тэгээ бусад аймагуудаас ирж оролцсон. Гэхдээ тэр бусад аймагуудаас оролцсон хүмүүс маань одоо Сэлэнгийн ногоочдоос суралцах, бүлгийн зохион байгуулалтанд орох, хоршоо зохион байгуулалтаа нэг өсөндөө суралцах, тийм одоо туршлага солилцох ийм үйл ажиллагаа боллоо гэж. Тэгэхээр яг одоо шууд ингээд борлуулна гэдэг маань бол нэг өсөндөө яриад байдаг нэмэн өртгийнхаа имийг л ногоочд өөрсдөө өртөж байгаа шүү дээ. Замын дундаас аваад өсгөж зардаг юм байхгүй тий. Тэгэхээр нэг одоо энэ өнөөдөр энэ намрын худалдаагаар бол яг үндсэндээ бол намрын худалдаа эхлэхээр ногооны ханш бол яг бодит ханшинтай ирдэг. Хэдий ч нэг эрт эхлэн, хэдий ч нэг одоо яг бодит ханшинтай ирдэг тий. Тэгэхээр нэг хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрыг шууд холбосноор бол дундын одоо нөгөө хөөсрөл ногооны үн байхгүй болоод тэгээ одоо шууд одоо бодит үнээрээ л худалдаж авах боломжийг нээж өгч байгаа. Ногооны худалдааг шинэ байдлаар зохион байгуулснаа Сонгон хайрхан дүүргийн Цамбар худалдааны төвд нээсэн юм. Баянзүрх дүүрэгт Sky худалдааны төв, Чингэлтэй дүүрэгт Урт цагаан, Сонгон хайрхан дүүрэгт Цамгарав, Хангуулд Номин худалдааны төв, Баянголд Смарт худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт UB Mart-ын гадна талбайд мөн Дүнжингар худалдааны төвийн гадна талбайд шинэ ногооны худалдааны төв цэгүүд ажиллаж, цэгүүдээр дамжуулан ногоочд ногоогоо борлуулж эхэлсэн юм. Үүнээс гадна 22 цэгт тусгайлан бэлтгэсэн чингэлгүүдийг байрлуулжээ. Энэ шинжлэлийн засгийн газраас зохион байгуулж байгаа энэ биднэрт бол одоо тусгай юм павильон гаргаад тэгээд лангууг үнгүүгээр олгож өгж байгаад бол ногоочдынхаа өмнөөс ер нь бүх ногоочдынхаа хүмүүс баярлал талархаж яваагаа илэрхийлж хэлмээр байна. 2007 оноос 2008 ондруудад бол ер нь дандаа бид нар бөөндөд өгчдөг гэсэн. Би л ихэд одоо энэ лангуугаар зарсандаа би бол маш их баяртай байна. Би бол басан жинжин гараар ороход бол ногоогоо үнгүү шахуу гэдэг чинь бид нар ч өчнөө хүн хөлсөж ажилладаг, өчнөө тээврийн хөлс зардал гардаг. Энэ жил бол одоо басан жинжин гараагүй ороогүй энэ жил ир зарсандаа би бол маш их баяртай. Хүнсний ногоо жимсгэнг талбай дээрээс нь таны хэрэгцээнд шууд хүргэж байгаа ийм худалдааг нийтдээ нийслэлийн 28 цэг 280 гаруй лангуугаар дамжуулан зохион байгууллаа. Би ногоог эрэлзчдийн хүсэлтээр тэгээд ногоочд өөрсдийнхээ хүсэлтээр одоо манай ингээд хоногийг одоо 10 сарын 1 байсан бол 10 сарын 15-наар 15 хоног ингээд сунгаж өгöd. Тэгээ энд бол манай ногоочд бусад хүмүүс болгоё сэтгэл хангалуун баяртай байгаа. Ногоочдоос түрээсийн төлбөр авахгүй болохоор ногоогоо айлуулах хэм дүнээр худалдан борлуулж байна. Аймаг бүр ногоочдоо зохион байгуулалтанд оруулж, харин ногоог хаана хэрхэн худалдаалахыг ногоочдын холбоо болон үйлдвэр хөдөө аж ахуйн яам хамтран шийдсэн юм а. Тэгэхээр үйлдвэр хөдөө аж ахуйн ногоочдын холбоотой хамтраад энэ арга хэмжээг зохион байгуулахад хичнээн аймгийн ногоочд яаж зохион байгуулалтанд оролцож энэхүү үзэсгэлэнд оролцсон бэ? За манай яамны зүгээс энэ
Сэлэнгийн хөгжлийн төлөө төрийн бас байгууллагатай хамтраад за ногоочтой зохион байгуулалтанд оруулж ажиллалаа. 13-4 аймаг 6 дүүрэг тэгээд нэг за бараг 400 орчим 400 гаруй юм ногоочдын бүлэг хоршоо хуваараа ногоочд одоо жишээлбэл Өмнө Говь аймгаас гээл Ховдоос гээл Увсаас гээл Сэлэнг төвгөл энэ олон хүнийг бас нэгдмэл зохион байгуулалтад оруулахад бас нэлээд төвөгтэй ажил бол байсан. За тэгэхдээ бас манай ногоочд бас өөрсдийн төлөө хийж байгаа ажил учраас бас бид нартай маш сайн ойлголцож хамтарч чадсан. За бэрхшээл бол ер нь бол бас энэ павильоныг барихад бас нэлээд хэмжээний санхүүгийн асуудал байсан. За тэгээд энийг бол бас манай яам дээр яамнаас санхүүжилтийн бас энэ зоогтой холбоотой одоо тодорхой хэмжээний мөнгө төгрөг байсан. Тэгээд эндээсээ ажиллаад бид нар энэ ажлыг ямар ч үсэн хийж чадсан. За ингээд энэ ажил бол цаашдаа жил болгон уламжлуулаад явна. Намрын борлуулалт ногоо хураах эд ажилтай давхцсан учраас бүлцөөтэй зарим ногоочд хураасан ногооноос борлуулж чадаагүй нөөцөлжээ. Мөн шинэ ургацын ногооны худалдаанд оролцсон ногоочд ч намраас бусад улиралд өвөл хаврын цагт ч хураасан ногоогоо борлуулах хүсэлтэй байгаагаа уламжилж байлаа. Намар бол 10 сарын 1-ээс хойш бид нар бол төмс сүнсний ногоогоо хурааж аваад зойр савнд хадгалцдаг учраас 10 сарын 1-ээс хойш иргэд хөдөлмөрчдөд төмс хүнсний ногоогоо борлуулах хүсэлтэй байдаг. Энэ үед бол бид нар бүтээгдэхүүнээ дулаан зойр савнд хадгалаад дулаан байранд ингээд зарж борлуулах боломжтой болдог. Одоо ерөнхий сайдын одоо бас иргэдийн саналыг аваад цаашдаа одоо энэ зах зээлд нийлүүлэх одоо нээлттэй замыг тавьж өгч гэнэ гэж бодож байна. Энэ намар ногоочд борлуулалтандаа санаа зовсонгүй, жинжин гар харж хэлсэн хямд үнэнд нь ногоогоо өгсөнгүй. Өөрсдөө борлуулах боломж ийм бүрдсэн юм. Хүнсний ногоо ямар нэгэн шат дамжлаггүйгээр талбай дээрээсээ иргэдийн гар дээр шууд өрч байгаад иргэд баяртай байна. Эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнс худалдан авж байгаа худалдан авчдын сэтгэлийг бид хуваалцлаа. Ажлыг бол бүгд дэмжиж байна л да. Ер нь одоо ингээл харахад ч ихсэн яг өөрөөсийнх нь гар дээрээс ингээд аав нэгдэр чинь бид нар маш их хэрэгтэй өгнө шүү дээ. Хямдхан боломжтой үүтэй тэгээд мэдээж өөрсдөө тарьсан гэхлээр эрүүл одоо тэгэл гуйх болж байгаа хатаас хатал явж байна. Энэ нэг үр дүнтэй санагдаж байгаа л да. Тэгээ гадаа талбай дээр ингээд үтгслэн юу болцсон ногооны тэгээд хүмүүс хэрэгцээтэй ногоогоо эндээс ирээд ингээд ядаж л машины зогсоол их сайтай болохоор гээд бас ирээд авах боломжтой хэцүү гэж бодож байгаа. Нэгдүгээрт Монгол ногоо, хоёрдугаарт хямдхан, гуравдугаарт Чин нэгжтэй ойрхон сайрлж байна. Эндээс нэг удаа помидор аваад дараа чинь дахиад авч ийн. Их айтайхан помидор байгаа. Ногооч айтайхан түмэс авсан, байц авсан. Их гоё байна. Дандаа ингэж худалдаа хийвэл бид нарт амар айтайхан хор багтай. Тэгээ хямд үнээр ногоог бол худалдаж аавна гэж бол чанартай ногоог бол эндээс ирж хүмүүсийг аваач гэж уриалмаар байна. Талбай дээрээс нь таны хэрэгцээнд шууд хүргэх шинэ ногооны худалдаа 2 сарын турш үргэлжиллээ. Сэтгэл гаргаад жаахан зохион байгуулж хавал ногоочд болоод хэрэглэгчдийг шууд холбож шинэ ногооны шимийг хүртэж болдгийг шинжлэлийн засгийн газар харууллаа. Өнөөдөр бид ямар үр тарин маргааш түүнээс илүү сайхан ирээдүй биднийг өгөх болно.